Харин тий одоо ингээд дамжин сайд ингээд гişүүд дэмжээд байна шүү дээ. Та өөр болохоор юу яагаад гэх юм. За энэ учраас дэмжиж байгаа. Тэгээ энэ хүнд үед одоо ийм хууль гарах нь бол зүг баха. Тэгээд энэ Коксимын үйлдвэр аж үйлдвэрийн парк гэдэрч одоо хаана яваад вэ? Хичнээн жил ирваа. Тэгээд танаа яам тэн дээр анхаарч байна уу? Одоо нүүрснээс түлш гаргахад Монголын эрдэмтэд бол бэлэн байгаа. Шинжлэх ухааны докторууд бол бэлэн байгаа. Тэгээд энэ дээр одоо юу анхаарч байна? Энийг та бүхэн бодооч би тэгээ үг хэлж байгаа. Тэгээ дээрэс нь энэ сав суулгаа бэлтгэлгүй явах уу? Сайлаа бэлтгэхэр сав бэлтэж маш зөв. Тэгээд өөр их усүрүүд хайж сав бэлтэж байгаа байлгүй. Бэлтэх байлгүй. Одоо ингээд хөнгөлөлтөө зээл гарч байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд дээрэс нь тэр юуны Алтан ширээгийн аж үйлдвэрийн парк нөө нефтийн үйлдвэр 28 одоо удахгүй гарна. Нөгөө энтгэгчүүд одоо хүлээлгэж өгөөд явчихна. Тэн дээр одоо та охин маань их анхаарч байгаа үстэй. Энийг одоо давхар их хурлын хэмжээнд, байнгын орооны хэмжээнд асуудал оруулж ирэх хэрэгтэй бахаа гэж бодож байна.